Урхамгш одоо номын хүрдээг эргүүлснээс хойш одоо 2700 гаруй жил өнгөрч тэгээд Монголд бол одоо 2000 гаруй жилийн өмнөөс бурхан шин дэлгэрсэн гэж ингэж үздэг. Яагаад гэж яана вэ гэхээр одоо бурхан гэдэг одоо нэр том янаасаа аваад үзэхэд одоо аль цагийн төрөг Атилла ханы үг байдаг тийм ээ. Одоо миний нутгийн газар шороноос бурхан гуйсан ч битгий үг гэдэг ингээд хэлдэг. Энэ бол аль цагийн үг байна. Тэгэхээр тэр үед тэр Атилла хан одоо бурхан гэдэг нэр томьёогоор нь хэлж байгаад ингээд хэлж байгаа бол энэ одоо тэр үед бурхан шин одоо дэлгэрсэн байжаа гэж ингэж үзэж болохоор. Тэгэхээр бурхан гэдэг нь бол одоо санскрит хэлний Будда гэсэн үгний монголчилсан дуудлага тийм ээ. Тэгэхээр одоо Будда гэдэг үг нь өөрөө бичигдэхдээ хоёр дээр нэг дээр ороод Будда гэдэг ингээд бичигддэг бол дуудгаараа бураа гэж дуудагдаж байна гэж үздэг. Тэгэхээр одоо ч гэсэн энэ нэтгэгд нөгөө бараа гурав гэдэг их багшаа гэдэг ингээд дуудагддаг. Тэр бараа гэдэг үгний их гэсэн утгатай. Тэр нь бичигдэхдээ хоёр дээр нэг дээр ороод Бадда гэж ингэж бичигддэг. Тэгээд дуудгаараа бараа гэж ингээд дуудагддаг юм үг байна. Тэгэхээр үүнтэй адилхан одоо Будда гэж бичигдэгдээд бураа гэж дуудагддаг энэ үг бол одоо бурхан гэж одоо монгол хэлэнд орж ирсэн гэсэн юм байна. Тэгэхээр одоо 2000 гаруй жилийн өмнө одоо бурхан шин Монголд дэлгэрснээр одоо Монголын одоо ард иргэдэд зөв үзэл, зөв ёс зүйг одоо номлосон. Тэгэхээр шашин гэдэг нь бол одоо үзүүлэгч, цаан засагч гэсэн утгатай санскрит хэлний үг. Тэгэхээр энэ үг нь өөрөө зөв одоо амьдралын хэвшил дадал, зөв ёс зүйд сургах, буруу үзэл, бусдад хорлолтой гэмзэн чанаруудыг сасах гэсэн утгатай ийм үг байна.